Гишүүд өглөөний мэнд хүргэе. Аудитын тайлан дээр олон ноцтой зүйлс байгаад байна. Тэрний нэгийг нь онцолж та бүхнийг анхаарлаа хандуулна гэж хүсмээр байна. Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн эцлэгдсэн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй байна гэдэг энэ 10 дугаар хуудсанд заачжээ. 24 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээний тухай асуудал дээр мөн ялгаагүй тайлан дээр бүх талын оролцоог хангасан байх ёстой гэдэг юм хуулийн зарчим байгаа. Оролцоог ханган боловсруулах гэдэг. Энэ хөгжлийн төлөвлөгөөнүүд дээр олон нийтийн оролцоог хангах талын асуудлыг энэ дээр нэг тайлбар энэ төр үйл хийгээч. Энэ бол харахад зүгээр ингээд аудитын тайлан юм шиг боловч нөгөө талдаа нэлээд ноцтой асуудлуудыг дагуулад байгаа болов гэж би бодож байна. Энэ Various Democracy гэдэг Шведийн Готенбургийн их сургуулийн VDEM гэдэг хүрээлэнгээс гаргадаг сэтгүүл та бүхэн мэдэх бах. Дэлхийн бүх улс орнуудын ардчлалыг хэмждэг. Монгол улс 21 оноос хойш ухраад байна. 24 онд 84, 25 онд дахиад 84 дугаар байран дээр. Тэгээд тэр ард нь сум заадаг. Тэр нэг улаан сум нь дахиад доошоо харсан сум. Энд чинь уруудаад байна гэсэн үг. Тэгээд энэ тайланг яг та бүхэн үзэн үз. Энэ тайлангийн 10, 14, 21, 42 дугаар нүрэн дээр Монголын тухай бичсэн байгаа. Дэлхийд дээр байгаа улс орнуудаас 2 улс орныг бид нэр ардчлалаас алдлаа гэж бичсэн байж байгаа. Нэг нь Эндикийг хэлсэн байна, нэг нь Монголыг хэлсэн байна. За тэгээд бид бол 90 оноос хойш олж авсан хамгийн чухал үнэт зүйлсийн нэг нь бол ардчлал гэж би ойлгодог. Энийг одоо Монголын бүх ард түмэн мэдж байгаа, зөвшөөрч байгаа гэж бодож байна. Гэтэл энэ олон улсын судалгааны хүрээлэн байгууллагаас гаргаж байгаа тайлан дээр бид нэр автократ гэдэг англи руу албан ёсоор орцсон байгаа. Монголыг магадгүй одоо 24, 25 оноос ардчилсан биш автократ улс гэх гээд байна шүү дээ. Энэ бид бол 1990 оноос хойш олж авсан хамгийн чухал үнэт зүйлсээ хамгаалах тухай асуудал. Энэ дээр тусгайлан ажлын хэсэг гаргаад юм уу? Эсвэл тусгайлан судлаад ажиллаач. Бид нэр 21 оноос хойш энэ дээр олигтой ахис төвчл гаргасангүй шүү дээ. Тэг бид нар одоо ингээд энэ дээр бол яг бичсэн байна л да. Парламентын ардчилалтай сонгуультай мөртлөө автократ дэглэмтэй гэдэг ийм хөлбөр рүү ороод байна. Энэ бидний өнөөдрийн Монголын нөгөө identity буюу ижилслийн нэг чухал элемент нөхгүй. Ардчилсан монголчууд, ардчилсан монгол улс гэж биднийг 90 оноос хойш нэрлэж байгаа. Бид өөрсдөө тэгж итгэж үнэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар асуудлууд нь болохгүй болчиход байгаа. Энийг наривчлан судлаач. Дараагийнхаа төлөвлөгөөнд энэ 84-т байгаа байраа яаж урагшлуулахын тусгай төлөвлөгөө бодлого гаргаж ажиллаач. Тэгэхгүй л ингээд хойшлоод авах юм уу? 24-5 онд одоо ингээд 84 дугаар байрт байна гэж энэ 26 болохоор яах юм? Энэ хэвээрээ удаан байвал бид нэр одоо тэгээд яах юм? Автократ гэж хэлээд сууж явах юм уу? Эсвэл одоо ардчлал гэдгээсээ бид нэр ухрах гээд байгаа юм уу? Ямар өчртэй юм болоод байгаа юм бэ? Энийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. За ерөнхий аудитор Дэлхийн Загжуу хариулт өгье. Ажлын хэсгийн эдгээр микрофон. Хэн хариулах гэж байна? За ажлын хэсгийн 8 дугаар микрофон. За бом очирхшин асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар инх болд. За манай аудитын тайланд бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн зарчмуудыг хангасан уу? Төлөвлөгөөг боловсруулахдаа үндсэн чиглэлийг боловсруулахдаа гэдэг одоо зарчмын үүднээс авч үзээд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 11-р зүйлийн 3-т нь бол энэ бичиг баримтыг боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангасан байх, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллага, хувийн гишлийн байгууллагуудаас саналыг авч
төлөвлөгөөг эцэслэнэ гэдэг энэ шаардлагыг бол хангаагүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн байгаа. Тэгэхээр энэ дээр төлөвлөлтийг боловсруулж байгаа, бодлого хариуцж байгаа хүмүүс нь яагаад энэ шаардлагыг хангаагүй гэдэг дээр бас саналаа хэлэх байхаа гэж бодож байна. Энэ аудитын байгууллагын ажилдаг арга барилтай холбоотой бодлогын асуудлыг бом очир гişүн асуусан шүү дээ. Тэгээ аудитын байгууллага ажиллах арга барил дээр бодлого дээр ямар хөө өөрчлөлт оруулах юм бэ? Гүйцэтгэлийн аудитын түвшинд асуудал яваад байх юм уу, үгүй юм уу гэдэгтэй холбоотой асуудал хөндөгдөд байх шиг байх юм. Загжуу даргын дээр өөр хариулна. Одоо энэ улсын хурлын өмнө ажлаа хариуцж байгаа албан тушаалтнууд асуултанд өөрсдөө хариулдаг болно. Төлөөний хүн хариулдаг энэ тогтолцоо цаашдаа байхгүй. Салбарын сайд их хурлаас төмдөгцсөн албан тушаалтнууд өөрсдөө ажлаа хариуцна. Загжуу дарга хариулъя. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. Дугаар байна уу? 9 дугаар микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Сая гишүүн тухайн асуултыг ардчлалын индекстэй холбогдуулаад асууж байна лээ. Тэгэхээр манайхаас асуугаагүй гэж ойлгож байгаа. Ерөнхийдөө дэлхий дээр бол энэ аудитын 3 тогтолцоо байгаа. Аудит хийж байгаа. Ер нь ерөнхий аудитын тогтолцоо, аудитын шүүх, за аудитын зөвлөл гэдэг. Тэгээ энэ 3 одоо тогтолцооны ерөнхий аудитын тогтолцоо нь манай дээр байдаг. За энэ хүрээндээ бид нэр аудитын зөвлөх үйлчлэгээ дүн дүгнэлтийг гаргаж зөвлөмж шаардлага агт багтаа тавьж ингэж ажиллаж байгаа. За ерөнхий сайд нэмж хариулъя. За мэдээж индексүүдийн хувьд зарим индекс урагшилсан, зарим индекс ухарсан ийм асуудлууд байгаа. За мэдээж бидний хувьд нээлттэй ярихгүй бас олон асуудлууд дээр парламентын гишүүд хамтдаа бас дүгнэлт хийх асуудлууд бас байна. За нягтлаад яг ингээд задаргаатай холбоотой за бас олон улсын байгууллагуудтай ч юм уу уулзаад манай хэд хэдэн индекс яг энэ геополитикийн нөхцөл байдалтай холбоотой бас асуудлууд дагуулсан. За манай улсын хувьд сая Оросын холбооны улс Украины энэ нөхцөл байдал дээр түдгэлцсэн ийм саналыг одоо өгсөн. За яг тухайн цаг үед бол за энтгэгч тэр манайхч тэр одоо яг ийм байр суурьтай байх нь л зүгтэй л гэж одоо үндэсний аюулгүй байдал за аюулгүй байдлын байнгын хороо болон бусад зүйлүүд дээр одоо 3-4 удаа ч ярилцж байсан. Яг бат цэцэг сараас энийг тайлбарлах зүйтэй баг. Монгол улсын гадаад бодлого бол олон тулгууртай энхийг эрхэмлсэн ийм л гадаад бодлого. За гэхдээ манай улсын газар зүйн байршлын онцлог бас одоо 2 дэлхийн том гүрний дунд оршин тогтнодог. За парламентын засаглалтай ийм улс. За сая нэг сүүлийн 2-3 жил бол одоо аавыгаа сонгох уу, ээжигээ сонгох уу гэдэг шиг л ийм төвөгтэй нөхцөл байдлууд бол үүссэн. Бас энийг одоо бид нар дотроо илэн талангүй ярих л ёстой. Гэхдээ Монгол улс өөрийнхөө л одоо бодлогоо тодорхойлж парламентаараа ярилцаж ингэж явахгүй бол бас энэ өөрөө манай аюулгүй байдалтай холбоотой эрсдэлтэй ийм олон асуудлууд, саналууд гардаг. Тийм учраас үүнтэй холбоотой бас ийм асуудлууд бол тодорхой хэмжээнд үүссэн. За мэдээж биднээс өөрсдөөс нь хамаарах энэ дээр алдаа оноод гарсан. За тайлбарлагдаад бас урагшилсан ийм индексүүд бас байгаа. Тийм учраас ер нь энэ индексүүдийг бид нар цогц байдлаар ямар аргачлалаар үнэлэх үү? За индексүүдийн талаарх ойлголтоо бид нар хэрхэн зэгцлэх үү гэдэг бол бас туйлын чухал ийм зүйл байгаа. Тэгээ дэлхийн бидний одоо дэлхий дээр байгаа геополитикийн энэ нөхцөл байдал та бүхэн ч гэсэн ажиглаж байгаа бох нэлээдгүй л хэмжээнд бид нар ийм өөр дэлхийд одоо амьдарч байна. Маш их нухацтай, дүгнэлттэй, маш их олон талаас нь ярилцаж ийм дүгнэлттэй бидний хувьд одоо дотооддоо нэг болох ийм зайлшгүй шаардлагууд бол бас байгаа гэж бас бодож байгаа. Тэгээд
За дулмын бом учрах шүүн тодруулж суй. За яг аудитаас ч асуусан асуулт бол нь биш л дээ. Бид нэр Монголыг олон нийтэд гадаадад тодорхойлж байгаа олон зүйлс бий. Тэрний нэг нь энэ индексүүд. Бид нэр өөрсдөө дотроо ч гэсэн тодорхойлж байгаа. Гэтэл өнөөдрийн бидний хамгийн их ярьдаг, бахархдаг, ололт амжилт гэж үздэг ардчил маань автократ гэж олон улсад тодорхойлогдоод байх. Надад бол таалагдахгүй байна. Энийг бид нар бодмоор байгаа. Өчигдөр ч гэсэн тэр бие дааж нэр дэвшигчид 801 хүний санал гэсэн их хурлын гишүүд ихэнх нь дэмжээгүй. Би бол маш их харамсаж байна. Баасан жаргал гишүүн тэр хэлсэн шүү дээ. Англ бол яд вөхөр 10 хүний гараа үсгээр. За энэ дээр ингээ байна. Герман бол 200 хүний гараа үсгээр, Канада 100 хүний гараа үсгээр, Франц 500 хүний гараа үсгээр бие дааж нэр дэвшдэг байхгүй. Энэ бүхэн чинь бид нарыг арчлаасаа хурч байгаа юм шиг харагдуулаад байна шүү дээ. Энэ хөгжлийн төлөвлөгөө өнтрөө олон нийтээр хилцүүлж. За учрал сайд хариулъя. Өчигдөр чинь банкын орон дээр энэ цэцгийн дүгнэлтээ хүлээгээд авцсан шүү дээ бом учрах шүүн тий. Цэцгийн гаргасан дүгнэлтээ хүлээгээд авцсан. Одоо хуулинд өөрчлөлт оруулж босго тогтоох холбоотой асуудал эхэлнэ. За учрал сайд. За энэ индексүүд бол өөрөө тус бүрийн индикаторуудтай. Тэгэхээр бид нар өөрөө энэ хяналт шалгалтыг хийхдээ нэг дизайнтай, нэг мониторингтай, нэг үнэлгээтэй болохгүй бол яг олон улсын индексүүдээр барьдаг тэр индикаторуудыг хэрэгжүүлж чадахгүйгээс болоод бас өнөөдөр хүрсэн. Тийм учраас бол засаг дээр энэ хяналт шинжилгээ үнэлгээг бол нэгтгэх ажлууд хийгдэж байна. Хоёр тул дээр арчлын индексээр авилгын төсөөлийн индекс дээр илүү урагшлыг гэвэл манад хоёр шаардлага тавьсан. Тэр бол энэ төрийн өмчийн компани засаглал, бие даасан засаглалын хуулийг гарга. Хоёрт бол тэр нээлттэй ил тод байдал, олборлох салбарын ил тод байдлыг санаачлагыг дэмжээ гэсэн. Энэ хоёр хуулийг хаврын чуулганы өргөн мэдүүлнэ. Ингэснээр индекст бол эерэг нөлөө үзүүлнэ. Үүнийг бид нар яг одоо OECD-ийн зарчмаар энэ хуулиудыг барьж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө өөрчлөлтийг өгнө. Тэгэхээр бас энэ саналуудыг хүлээж авч байна гэж. За бүгчлөөний хөрөгд орж шүү асуулт суй. Үг хэлээ.